уучлаа. Зөндөх удлаа бичлэг хийхгүй уучлаарай. Гэхдээ яг шинэ жилийн дизайн хийхэд оройтойгүй байх гэж найдаж байна. Тэгээд бичлэгийг хүлээж авч үзнэ үү? Тэг миний үсийг гоё юм гэж хэлэхгүй юм бол муухай юм гэж битээ комент хийрээ. За, бичлэгийг хүлээж авч үзнэ үү? За, бүгдээрээ энэ дизайныг тэгээд ийм товгор цастай бас хий. Энэ хоёрыг хийчихье заяа. За, хэрэглэгдэх зүйлс гэх юм бол guys энэ юу вэ? Өнгөгүй акрил заяа. Өнгөгүй акрилны ийм powder. Тэгээд бас ийм цацдаг саа байна. Ийм саа хоёр байна. Энэ хоёрыг ашиглая. За, тэгээ би Sony Shop-оос шинээр авсан DJ брэндийнхаа юу нэг шинэ өнгийг хамт туршиж үзэх гээд энд ямар ч хаталт яваагүй байгаа шүү. За, ингээд сайхан тараалаа. Йоо, тэгэд би энийг Тэмүгээс авсан хүмүүсээ. Энэ амар сайн байсан. Энийний таталт үнэхээр сайн. Энийг аваарай заа олж. Ерөөсөө ингээл таталт бол бүр супер агааз. Вау, гэхдээ энэ DJ-ийн өөрийнх нь гаралт бүр амар юм байна. Нэгэн давхар яваад байгаа шүү дээ гайсын зөвхөн. Тэгээд ийм transparent ийм шилэн типэн дээр явж иж ингэж өнгийн дарна гэдэг бол бас амар юм би. Заавал амар юу авахаалгүй. Гол нь яг голдоо ингэж гоё голдоо цуглах нь зөв. Ягаад гэхээр гоё цас зурхаж байгаа болохоор голд нь бүх соронзоо хуримтлуулчаад яач ярьж чадахгүй байна. За соронзоо голд нь авчиж тавьчих зүгээр. Ямар нэгэн заавал ийм нөгөө давхар таталт хэрэггүй заяа. Зүгээр л голдоо авчиж тавьчих. Like this. За энийг хатаач. За. Энэ Sony Shop-оос авч исэн. Ийм цэнхэр өнгийн бодог заяа. За энэ болохоор энийг юм амар говьтгон. Би энийг нэг бодолтон дээр хийсэн байх хэвээр энэ бодолтон дээр. Гэхдээ энийг нэгэн давхар явсан гэдэг одоо. Тэгээс үнэн боломжийн. Я брэнд үнэн ер нь боломжийн юм байл шүү дээ. Тэгээ энэсээ нэг давхар ашиглая. За энэ лака зүгээр ашиглах нь байна. Тэгээд энэ дээр зурх нь байна. Одоо за энэнийхээ өнгийн жоохон өөрчлөх үү адилхан байлгахгүй. Шинэ бодгаа туршаад хөөрхөн яга автар энэ төр болов юм лөө. Окей. Яа болгочих. Одоо энэ харж байгаа нэг л давхар явах гэдэг ааш тий. Пигмент нь амар тод юм байна уу? За. Явлаа. Яг эхлээд ер нь бол нөгөө энэ хойтлоор нь ингэж мингээд илүү тод татаж одоо юу яа гэм идэвхжүүлдэг гэх юм уу. Гэхдээ би угаасаа нөгөө гарнах дизайнд нь илүү ач холбогдол өгж байгаа болохоор зүгээр эдрийгээ голд нь авчираа тавьчих гэж бодоод байна. Иймэрхүү. Энэ ихтэй пигмент нь амар сайн байна тий. Вау. Вау. Окей. За энэ маань 60 секунд хатад гараад ирсэн байна. Одоо энэ дээрээ яах вэ? Шууд топ тавьчихна. Энэс миний нэг DJ-ийн топ байна. За одоо энэ дээрээ бас бүгдээрээ топ тавьчин заяа. Ер нь бол хоёулын дээр нь л топ ингээд тавьчлаа штэ. За тэгэнгүүтээ яах вэ? Одоо цэнхэр дээрээ өнгө дагуулж бүгдээрээ цэнхэр нөгөө юм свитер материал хийх гэж байгаа болохоор за жоох ортолж. Гоё ортох байсан штэ. За юм байна. Энэ дээрээ нэг юм цаас бэлтчих нь байна. За тэгээ өнгө дагуу цэнхэр өнгөө тавилаа. Тэнгуутаа энэ дээрээ бүгдээрээ жоохон юу яаж өгнө.
powder-наас акрил powder-наас хийж өгөн заяа. Яа юм чих хүчтэй. За нэг иймэрхүү харьцаатай. Яг уу энийг нэг өтгөрүүлэх зорилготой байхгүй юу? Өтгөрүүлээд нэг зурлага зурхад чинь нөгөө налбагаа тахгүй гэсэн үг байх нь шүү дээ. За тэгээ нэг удаагийн мод мэдээж өргүүлж хэрэг болдог. Ингээ энийг гоё юм өтгөн болгочих нь. Ингээ сайхан жоох өтгөн болгоод биетэй болгоод өгч гэнэ. За хажуудаа тэгээд нэг юм гэрэл авчихна. Йоо энэ амар хөөрхөн хараа бас дээжээлийн ийм хуруу бүр ийм хуруу шиг хуруунаас жижиг юм ааш юм бэ. Ийм жижигхэн гэрэл. Тэгээ бас би Sony-л шопоос ийм юм авахаас гадна нэг орс дэлгүүрээс бас бүр амар гоё смарт интернеттай ашигладаг тийм чанартай гэрэл авсан бас. Гэхдээ энэ бичлэгнүүд нөгөө энэ дизайны бичлэгний маань араас орох шүү заяа миний анбоксингууд. За эхэллээ. Энийг авлаа. Тэгээд хараа ийм гоё өртгөн болчихж байгаа сте ийм барьцэлддэг. За тэгээд нарийн зураасаа таслах нь байна. За ингээд харагдж байгаа үстэй те. Ерөөсө хатаагаагүй байгаа шүү за. Энгийн лаг бол ингээд ийм удаан ингээ юм зурж явах явцад бол уурсна. Гэхдээ бид нар powderтай холцсон учраас энэ маань уурсахгүй. Ингээ байга бариад агааз. За тэгэхээр ямар shape байлаа да нэг иймэрхүү юм байсан те за яг бодъё. За нэг иймэрхүү. Тэг ямиг ер нь ингээд нөгөө амархан байлгахын тулд ийм зурааснуудаараа л эхлээд отрыг олчвол яагад гэвэл хараа одоо энэ дээр доор зураасаа хамгийн сүүлд холбоол амархан дуусгачихна гэсэн. Анханаас нь нэг бүрчлэн тэр нэг хийшиг юм хийх гэж хичээх хэрэггүй. За одоо яах нь энэ хоёроо ингээ голоос нь холбоод болоо яах нь шүү дээ. Нөгөө powderтай холцсон болохоор амар баг будаг орж шít. Би айгүй хайраа их будгаа авчижээ. Би ихтэй бас дээрэс нь жоохон хол зурчиж. Гэхдээ яах вэ? Ядрахад яах вэ тий? За яг ийм. Тэгээ энэ маань хатаг байгаа штэ гол нь. Тэрийг сайн санаж агааз. За powder-а эндээ тавьчих. За нөгөө халбах шиг юм авчи. Тэгээд тагаа доор нь тавьчи. Дэлэлгаад. Тэгээ powder цацчих нь. Oh shit. Sorry. Нэг жоохон сэгсэрчээд дахиад нэг явна. Харин нөгөө будагч акрилч бас ингээ уугаад аваад байгаа штеп. Яг энэ үедээ л нөгөө яаж цэвэрхэн асахгүй гэдгээ л бодох хэрэгтэй. Одоо шинэ жилээр саама энтриг та нар задлаад ёо. Болгоомжтой л харьцаа хэрэгтэй. Ер нь хараа. Тэгсэн ч ингээ бас жоохон уугаад байгаа зарим нь. Тэгэхээр ер нь уухаа болтол нэг заавал тоом хоёргүй заяа 4 5 хоёргүй. Өөрснөө та нар баримжаагаа л ингээ авч сурах хэрэгтэй. За ер нь бол хангалттай. Тэгээ өөрийнхөө хурууг тогшоод өгнө. За болоо. Хүнийхээ хуруугаас тогшно л да. Би нөгөө типэн дээр жаал өөрийнхөө хурууг тогшчлаа. За одоо энийгээ хатагчтандаа хийгээд гаргаад ирэх нэ. За одоо энэ дээрээ бас топ тавьсан байгаа шүү дээ бүгдээрээ. Тэгэхээр энэ дээрээ бүгдээрээ цас зурах гэж байна. Цасыг зурцгаая. Цасыг зурхдаа би ийм цагаан өнгийн лайн жил ашиглана. Энэ бас л дээр Sony shop-оос авч ирсэн байх нэ. За
За ийм жил юм. Тэгэнгуутаа энэ жилээ яах вэ гэхээр хутгнаа. Угаасаа энэ чинь ингээ ялгарчдаг байхгүй юу? Гэлнүүд харж гэлч гэсэн ялгаагүй ялгарцсан байдаг шүү. Сайн ажиглаарай. Ингээ хутгаад тэгээ эдний бас нөгөө юм шингэн металл жилмэл байдаг штэ. Тэдрийг ч гэсэндээ бас ингээ хутгах хэрэгтэй. Тэгээ сайхан модоо цэвэрлж хаяад болох юм. За багсаа цэвэрлсэн. Одоо гоё цасаа зуръя. За нэг 2 цас зурчих тийм ээ. Нэмэх тэмдэг явлаа. Энд би хамгийн сүүлд өөрийнхөө зурсан цасыг зурчих за. Тэгээд үзүүрт жижигэнд нь ямарыг зурх вэ? Яг 2 төрлийн хаяг зуръя. Ингээд. Ингээд нэг иймэрхүү данзаа нэгээд хэлбэрийг гаргачих нь байна. За. Иймэрхүү. Үзүүр нь гол нэг гоё нарийнхан л ах хэрэгтэй. Энэ миний өөр хэлбэрийн цас шүү заяа. За одоо тэгэн гутаа багш чинь нэг бодоггүй байгаа үед нэг тийм амьд харагдуулахын тулд ингээ хараа. Яг нэг үд зурдаг штэ үд шиг. Энийг амар нарийнхан татаад тавьчихна. Ийм нарийнхан. Одоо хүмүүсийн ингээ зарим зургуудыг харахаар чинь зүгээр л нэг юм ном сум шиг нэг 2 зураас байгаас тээ. Тийм биш. Ийм арцгар болох хэрэгтэй. Тэгжээс нэг тийм гоё харагдаад байгаа бололтой бол байгаа надад. Ингээл надад бас нэг жоохон амтаг голтой харагдаад байгаа болохоор ингэж үзүүлж чинь. Аль болох би тэгээд энэ бичлэгэнд нэг амар таслалт маслалт клип оруулахгүйгээр янзаа бодтой зурж үзүүлэе гэж бодож байна. Ингээл эргүүл явчихна. Хэрвээ хүний гарн дээр зурж ивэл за хумсчин чам руу яг ингэж харж илаа хүний гар. Тэгэхээр чи энээс доошо хэсгээ энэ зурааснаас доошо хэсгээ ингээ гоё татчих чадна тийм үү? Энэ хахаа хэсгийг бас ингэж татаж болно. Гэхдээ хэцүү байгаад хам бол хүний гарыг ингэж өөрлөгөө ингэж босгож харуулж агаад тэгээд энэ хэсгийг нь ингэж татаж шүү. За хүний гарыг эргүүлээд өөрлөгөө босгож ирээд. За ийм байна. 2 дахь цасаа зуръя. 2 дахь цас болохоор Oh my god. За ашгүй тавцсан дээр ядаж унлаа да шийд. За 1 секундын тасралга авъя. За янзлчлаа. Нэр яг л 1 секунд болсон шүү. За 2 дахь цасаа нэг арай өөр Snowflakes гэж шууд бичсэн юм лөө. Тэгээ шууд хажуудалтаа биччихээ Snowflakes гинэ. За энэ дан цэгүүд бол бас байна. Гэтэ дан цэгүүдээс онцгүй бах. Энэ миний бол таад ингэж Snowflakes гэж бичвэл юм цэгний зураас л гараад ирж байгаа сте. Ерөөсөө уртаа шиг өргөшө 5 цэг тавиал ингээл татчихна гэсэн үг шүү дээ. Ингэж бас болно л доо. Гэхдээ яг хуу би нэг тийм тал хэрнээ жоохон царайлаг Snowflakes зурчий гэж бодож байна. Oh my god, миний хүн 22 минутын дараа ирэх юм шүү. За yes, имийг хийчих. Эднэр олцтой аймаг харагдчихтэй энэ голын зураас мөрөөсөө л юу вэ те. За энийг эхлээд яаж хийх вэ гэхээр бас яг адилхан. Гэхдээ энэ дээр багтахгүй нэ бүгдээрээ таллаж л зурх юм байна. Илүү нарийнхан явж өгөх юм байна. Тэхийн тулд зураасын тоолъё. Яг адилхан 8 зураас байна гэсэн үг. За эхлэе. Гэхдээ нэлийн нарийнхан зурх нь. Явлаа. Зурааснууд нь яг бүгд ижил хэмжээтэй юм байна. Ийм нарийнхан зурх нь. Тэгээд гээл яваад одоо энэ голынхоо юмнуудыг бүгдээрээ холбох нь илүү амархан болгохын тулд биш үү? Та дэс цэг тавьж болно. Тэрийг бас би харуулъя за. Тэнгуү та илүү амархан болгохын тулд за энэ бүх юмнуудынхаа тасраа нэг цэг тавьчихна. Яг голд нь хараа. Жижигхэн цэг.
хэмжээг авч байгаа байхгүй юу? Уг нь амар гоё цасны дизайн олцсон ч гэсэн тэр нь маань ойлгохтой завүлдсэнгүй. За ингээд цэг хэмжээ авчлаа. Тэнгуутаа энэ цэгнээсээ татаад явчихна. Соп. Ингээл цэгээ татаад явчихаар чи ингээд амар хэцүү харагдаж байгаа юм шиг хэрнээ гурвалжин бол piece of cake заяа. За. Миний хэцүү харагдаад аим шиг хэрнээ. Гайгоод. Амьд тайд хэцүү харагдаагүй ч гэж болно л та sorry за. Одоо тэгэнгуутаа нөгөө нэг тасныхаа үзүүрийг зурхын тулд эндээсээ жоохон нэмээд үзүүр гаргаад өгч. За ингээ гой үзүүрээ гаргаад өгсөн юм чинь одоо энэ дээрээ нөгөө нэг 3 зураас зурх юм байна. 1 2 3 1 2 3 багсны маань үзүүр нь бодоггүй болчих. За. Ингээ хөөрхөн болчихж байгаа юм биш үү? Надад хөөрхөн харагдаад байна уу? Энэ л татаа юм шүү дээ. За иймэрхүү. Болж байна. Энийг дэ бүр cute болгохын тулд энэ юунуудынхаа үзүүр завсраар нь бас цэг тавиад өгчвөл надаас илүү хөөрхөн харагдах юм шиг санагдаж байна. Гэхдээ яг хаа та одоо нөгөө шинэ жил болдог хүмүүс бож гэндэг үе ирж байгаа болохоор заавал ингэж шаардлагагүй хүнээсээ асуугаарай. Зурж болно. Гэхдээ иймэрхүү цаг нэмэлтээр харин нааж болно гэд цаасан нөгөө нэг наалтнууд гэж усан наалтнууд цасны тийм усан наалтнуудыг бас ер нь төлхөө хэрэглүүл цаг хэмнэн гэж би үзэж байна. Тэгээд тэр усны oh my gosh. Тэр усан наалтны маань бичлэг бол байгаа шүү заяа. За одоо энийг бүгдээрээ хоёлаа хатаагүй байгаа штэ. За энэ бол угаасаа зориултын зурлагын жил учраас ингээд мэдээж хатахгүй наа, урсахгүй наа. Тэгээд яах нь вэ? Энэ дээрээ одоо саагаа цацгах чинь бүгдээрээ бас л өмнө шиг авлаа. Сааг бол нөгөө акрил шиг нэг уугаад авах юм байхгүй юу? Тийм болохоор ер нь л бүх лайн дээрээ чи сагаа хүргэжлээ л гэж бодох юм бол тэгэл саа чинь бүгдэнд нь хүрцэн л гэсэн үг. Oh my god beautiful. Яг би бол хум суран дээрээ цаас мас зурх юм хэр тийм дургу заяа. Тэгтээ яг хүн хэлэг үл юм гоё хийгээд өгч бас миний сэтгэл гоё хана шүү дээ. За хийчлээ. Одоо нөгөө энийг бүгдээрээ арчаад өөр юм болгож аавъя. Тэгтээ эхлээд задлсан юм да таглаад байгаа. Яг аюултай юм задлсан биш үү? Oh my gosh. За энэ маань байна уу байна? За одоо энийг арчлаа шаардаа. Гоё арчаад өгнө. Oh beautiful хараа. Ингээ матгаас дээ. Гэтэ юу юм бэ? Свитер дизайныг бол доотлыг нь ийм нөгөө юу? Кат аймаа байлгахад бол хэрэггүй юм байна. Зүгээр л нэг өнгөөрөө байвал гоё юм байна. Тэгээд дэрс мод оор нь мат топ тавьбал гоё юм байна. Гэтэ яг нөгөө санааг нь бол таад ойлгоцсон байх гэж бодож байна. Аргачлалыг нь ийм харагдаж байна. За нөгөө саага харъя. Энийг би сая зүгээр бичлэгэн зориулаад 60 секунд татаачлаа. Түүнээс биш зурлагын жил ийм юмнуудыг ер нь л бол 2 минут буюу 120 секунд татаа гараа за. Яг тэгвэл хаталт нь надад тийм хурдан санагддаггүй. Oh my god хараа. Гэтэ энэ аим гоё харагдаж байна те. Үнэхээр царайлаг дизайн байсан юм аа. Энэ бол яг нэг тэл гэж нэг өөрийнхөө яг зураг харж урсан бол надад амар гоё таалагдлаа. Энэ бол нөгөө доор нь суурин катай байх тусмаа гоё харагдаж байна. Ийм гэлгар цас бол энэ бол нэг иймэрхүү.
Энэ бол ядрахад яах вэ? Гэхдээ яг акрил паудерыг таад ойлгосчаас ингэж ашиглаж болно. Ийм хуурай саануудаа ингэж ашиглаж болох нэ. За тэгээд энэ хоёр дизайн маань дуусчлаа шүү дээ. За тэгээд бичлэгтэйгээ хамт байсан та хэдтэй баярлалаа. Тэгээд шинэ жил шинэ оны минь хүрэхээс өмнө дахиад нэг бичлэг хийх байх гэж бодож байна. Тэгэхээр дараа хүргэе. За баяртай. Би ихтэй та хэд муурны юмсан харуулаагүй юм шүү дээ. Энд тий бараг сар болж шүү дээ одоо ингэ байж лээ. Шигтгэн ч гэсэн байж лээ. За бай.